бол бас. Ээж. Сайн байцгаана уу? Дангил би буурч жанчууд ирж байна. Сая асаалаанд дээр бид нэг хоол игээд жаахан ядарчаад гэсэн чинь энэ нэг юм маш тийм лакшери зэрэгтэй маш гоё тийм саун байдаг нэ. Тэр яг одоо саун нэгдэд бол удаагүй юм байна. Өдөр яг энэ саун дөрөв өдөр яг одоо орж үтцгээ. Тэхүү яв юм манайха. Тэр нэрийн гоё малгай өгсөн. Тэд гоё малгай өмсөд явсгай манайха саунын үтцгээ. Сар биш үү? Юу гэдэг таа. Заавал баримж байгаа хүмүүс хэлэх бол ингээд нэг давхар, хоёр давхар, гурван давхар гарантай. Бараг дөрөв давхар. Шууд нэрт. Юм оотом. Ийм гоё анзаартай байна. Тэгээд саналширын анхаар энэ Versace гэж би бол энэ Versace гэж бодож байна. Тэр бах нэлээд үнэтэй материалаар үнэтэй брендийн саналтай байна. За энэ ихэд одоо ингээд бойдон бол ингээд шинжиж үзэхэд ингээд ширэн юугаар ингээд дэмжигдсэн. Материал бол үнэхээр бас өндөр чанартай зөвлөлөө. За брэнд нь бол мэдэхгүй байна ямар ч гэсэн. За тэгээд энэ шиг Кемэн зөв хараад ингээд амьд гал кемэн зоох хас. Нөр юу гэнэ? Энэ кемэн ч энэ галч одоо нөр сауны чөлөөлөг. Тийм гэсэн. Одоо ингээд энэ нэрт эндээс ил гал төллөө яг энэ дулаан энерги нь цаана ерөөс харалдаа цатлаа саунд байгаа чулуунуудыг халааж идэг. Ерөөсөө яг амьд галаар чулууг халааж ийн гэдэг чинь Мод ичгүй. сауны хувьд бол бас тасаг өдрөмжтэй болж байна. Ямар нэгэн плетик залгаад улаасарч байгаа юм дээр чулуу халааж байгаа шиг биш. Ер нь ихэнх юм байна шүү дээ. Энэ бол одоо яг ингээд натурал Дөрөвка бичдэг проектор. проекттэй. Өөртөө бичдэг. Өөр спикертэй тэгээ Bluetooth-ээр аудио тоолболдод тэгэнгүүт өөртөө Самтай. смарт Android зурагтай хандуугаар тусгаад үзчих юм. Дөрөвдөө сайн чанартай. Хөөе юм уу? Саунд биш. Аа эсхий байна. Яг эсхий болоод ирэхэд шууд гадаа ингээд өглөө хүртэн байсан ч хамаагүй шууд нэрт гараад. За энийг бол ерөөс саунаас гараад гэж байна. Цаашаа Одоо яг гоё сонирхолтой саунд нар тий. Тийм. Сэтгэж мэднэ. Вау, ямар юм. Нойс. Ямар. Тэгээд ингээд зэрэгцээ хоёр шүүр байна. За энэ наадхаа татхаар жоо дэгж очоод таттай. Өшөө ортой. Бүр ойлгож байгаа тат тэгээд татаад үзье. Тат. Таш. Ийм. Хөөс. Арид миний санджаг өөрөө тэгээд халуун саунд орчоод тэгээд дээрээс яг хүүтэ усаасгаж. Чичмаа цагтан биш юм би хүн. За офо хэрэгтэй. Хүүс амар хатан. Одоо бол бүхэлд 80 хавцаа зааж байна энд бол. Нээзаач. Термометр. Цэсийн тийм үү? За Нээзаач. хоёул нэг 10 орчим минут байхад болно л гэсэн шүү дээ. Ингээд за хан бол Гямлан давс гэсэн. Тэгээд яг энэ Ямар хүн? амьд гал дээр халаасан чулуу тэгээд эндээс гарсан уур ерөөхдөө аршаан болж тэгдээд Гямлан давс. За тэгээд энэ чулууг хүнтэй чулуу гэдэг юм. Тайлбарыг сонсоход бол тэр галтуулын хөрөм чулууг ингээд Тасаад янз. захиалж авчираад энд суулгасан гэсэн. Энэ ч өөрөө бас хүний бие аура энерги цэвэрлээд ингээд
бас галт болоо юм ч гэж. Тийм үг нөлөөтэй гэж аа. За тэгээд эндээс цаанаас төрсэн саяны харалтай байсан галч ярианд ингээд элчин гэдэг гэж байна. За тэгээд ингээл ариун дагшин. За багш тэр юуг нь арах вэ? Юу лээ? Усан цөөрөн бил. За биш тэрийг одоо хоёул орчоод ингэчээд Тэгээд очих юм. гарах хэрэгтэй. Тэгээд Зоохон гол ёс. Хуту сэмэрвэн. Хаяа нэг хутус.